түүрхтэн үзүүлж байна. За сайн байцгаана уу. За та бүгдтэй энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд сүрэг тарган сайхан өвлжж байна уу. За манай хөх тэнгэрийн эсхийг туурахтан бит бос өв соёлын баримтат цуврал нэвтрүүлэг маань одоо 3 жил гарan одоо явж байна. Нийтдээ 10 аймаг 80 гаруй сундуудаар энэ хугацаанд явж 200 одоо нэг 20 гаруй ангитай нэвтрүүлэг одоо үзэгчтэй тасралтгүй одоо хүргээд байгаа. За манай нэвтрүүлэг маань одоо 7 хоног болгон тогтмол цагуудаар одоо TV5, MNC, Mass TV, TV7, 5 Эрдэнэ гэдэг одоо телевизүүдээр одоо тогтмол одоо гарч байгаа. 7 хоногт 2 дугаар гардаг. За ингээд энэ олон сайхан телевизүүд маань өөрийн телевизтэй сайхан энэ Монголын ард түмнийхэн сайхан нэвтрүүлгийг өв соёл үүх түүхээ бас хадгалах олон түмнийхээ бас мэлмий сонортноо сайхан хүргэж байгаа юм сайхан хэвд мэдээлэлээр бас сайхан гис тусал цаг үзүүлж байна. Энэ удаа бол одоо бид нар өвлийн цаг үеийг тохиолдуулан Өвсгөл аймгийн Улаан улс сумын Могор баг одоо дээш өгсөж байна. За одоо багийн дарга маань одоо эндээс дээрээс ороод ирэх бах. Бид тэр одоо энд уулзахаар одоо тохирсон байгаа. Тэгээ эндээс дээшээгээ одоо нэгэн малчин айлынд очино. За ер нь бол одоо сарлаг малтай дархад сарлагыг одоо бид нар онцлох. Дархад сарлаг бусдаар бас юугаар их онцлог мал юм бэ? Ер нь сарлаг мал одоо бусад үхрээсээ ямар давуу талтай юм? Ер нь сарлаг малыг маллахад ямар их арчилгаа ордог талаасаа бид нар энэ удаагийнхаа нэвтрүүлгээр мөн малчныхаа амьдралыг одоо бодит амьдралыг одоо харуулах юм байна. За манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа компани бол малчтайхаа энэ сайхан өв соёлыг одоо хойш үедээ өвлүүлж үлдээхийн зорилготой бид нартай хамтран ажиллаж байна. За энэ компани бол одоо Maxi Cork одоо Mongolia гэдэг энэ бүтээгдэхүүнийг оруулж ирдэг. Энэ бүтээгдэхүүн Финланд улсын бүтээгдэхүүн байгаа. Малын одоо нөгөө өвчнөөс хамгаалах, малын одоо дархлаагаар одоо дутагдсан үед одоо дархлааг нөхөх гэдэг одоо ийм сайхан одоо бүтээгдэхүүнийг бас оруулж ирж байгаа юм байна. За хүн ч гэсэн нөгөө эрүүл мэндээр дутагддаг шүү дээ. Одоо бид нар дархлаа 5 эртэндээ ийм одоо аминд юм одоо дархлаа тэтгэх юм авдаг бол мал ч гэсэн өнөөдөр одоо бас ийм юмар дутагддаг байх нь. За энэ бол одоо дээр үесэл одоо манай өвгдүүд маань одоо ингээд малдаа одоо өвс тижээл одоо хужир мараа гэдээ бас л анхаарч ижсэн зүйл шүү дээ. За энэ компани маань сайхан хамтран ажиллаж байна. За манай багийн дарга маань. За сайн байна уу? За сайн байна уу? За сайн явж байна уу? Сайн явж байна. За. За тарган сайхан үйлч байна. Тарган сайхан үйлчж байна уу? Тарган сайхан үйлчж байна. Ажил албан өндөр үү таны? Өндөр байна. Танай ажил төрөл өндөр байна уу? Тавлагийнх нь. Ирээд нэг 20 ончлоо. За. Баруун аймагуудаар нэлээд явлаа. Зүүн урд аймагуудаар нэлээд явв швтээ тэгэл. 22 оноос хойш анх дархад нутгаас ал нэвтрүүлгийг хийлж байлаа. Тэгэл одоо тасралтгүй л одоо явсоорлоо шүү дээ тэгэл. Тэгэлгүй яах вэ? Малчтайхаа бас энэ Монголынхаа өв соёл, нүүдлийнхаа соёлыг бас нэг тэр одоо хавж үлдэх зорилготой тэгээд. За тэгээ дахин уулзж байгаа таатай байна. За. Одоо ч таан ч гэсэн дахин уулзж байгаа бас туулих баяртай. Манай баг дээр 22 онд бас сайхан кино зураг хийчихдэг бас Монголын өв соёлыг ард иргэдээ дарахад түмнэ гэж бас одоо ингэж яваад танай ажилд туулих өндрөн амжилттай хүсмээр яа. Өвлжил хэр байна ийшээ? Өвлжилт одоогийн байдлаар бол бас гайгүй байна. Одоогийн байдлаар намар саяхан нэг их хэмд яна цас ураад нилээн орсаа. Та удаа бас гайгүй ойрдоо өрн дулаахан болоод хайлаад уулн гайгүй болоод одоо бас өвлжил сайхан болох янзтай л байна. Одоо таад цас ус орохгүй бол гайгүй баха. Одоо хөрн. Харин их дулаахан байна. Дулаахан. Хайлаад байна шүү дээ. Гэхдээ ингэж хүүдэрчүүл мөсөн зууд гэдэг юм аа. Тэ харин тэр болж магадaltaй одоо яг гайгүй. Тэгвэл өстэй аймаар зууд бол. Юу малтаж чаддгүй. Тийм учраас хэцүү болох. За энэ ямар нэртэй баг вэ? Хичнээн өрхөө альтай, хичнээн хушуу малтай багийн талаар сайхан танилцуулъя. За одоо манай баг нь 1958 онд 2 дугаар бригад гэж анк гэж тусгаар тогтнож байсан. 58 онд 2 дугаар бригад гэдэг баг гэдэг үү байсан үе. Бригад гэдэг 2 дугаар бригад гэдэг. Бригадын дарга гэдэг үү л. Бригадын дарга явд байсан. 91 онд одоо
3 дугаар баг болоод Монгорг баг гэдэг одоо нэрчилтэй болж байгаа 3 дугаар баг болсон юм гэдэг аа. Тий одоо тэгээд одоо мал бол одоо 40,577 малтай. Манай Монгорг баг одоо тэгээд тэгээ манай багт ер нь бог цөөтэй бод ихтэй. Тийм баг байгаа. Одоо сарлаг мал. Сарлаг Монгол өхөр ховраа. Манай дан сарлагаа нутаг. Монголтой аль тоон зөөхөн байгаа. Сарлаг гэж сайхан байна. Адуу ихтэй байна. Хоны ямаа. Дарахад цагаан адуу. Дарахад сарлаг. Их бас тайван онцлог шүү дээ. Онцлог одоо манай дарахад нутаг одоо энэ шишгэдэ хонхроос игээд явахтар маань манай дарахад төмнө ганц онцлог нь илөөн голомтой хууц дарахад цагаан адуу одоо энэ дарахад сарлаг одоо дарахад сарлагтай энэ манай дарахтай сарлагын хөөвөр одоо нэ сарлагын хөөвөр гэдэг нь маш гоё сайхан хөөвөртэй. Тэгээд сөөвөр одоо сүүлийн үед авдаг болсон. Тэгээд манай дарахад манай улаан улс Монгор 3 дугаар баг нь хөх сарлаг ихтэй. Манай Монгор баг хөх сарлаг. Дарахтын сарлагч одоо ёстой хөх сарлаг гэдэг тийм. Хөх сарлаг тэргээрээ онцлогтой. Тэгээд сайхан хөрслөг малтай. Сарлаг нь маш сайхан хөрслөг. Ер нь өвлжаандаа буугаал тэгэл нэг цаас цууд жоохон ширөөдөө дэрүүлгээ малчид сайхан уулроо гээд зална. Тэгэл сайхан залуу өвлжаад ирэхтэр одоо сарлаг чинь аль болох уулан хяраа гэдэг. Уулан хяр мар одоо аль гайгүй газар очивол сорог сонор сайхан болдог. Тийм одоо сайхан. За тэгээ бидний хүүхдэж хүлээж явж байгаад нь талархаж байна юм байна. За зөвл дээшээ тэгээд. За тэгвэл тэгээд хөдөлгөө замдаа. Яахнаас нэг манай нэвтрүүлэгтээс хамтран ажиллаж байгаа компани. За. Сайхан идээтэл явна бас яах. За хамаатай одоо та өөрөө л. За энэ нөх. За төрлийн жимстэй. Оо за. За. Энэ маа компаниуд маань сайхан ахтнаас бензин тос үзүүлж тусал цаг үзүүлж яваа компаниуд. За. Өндөө бас сайхан гарын бэлэгтэй явнаа тэгээд. Манай багыг бас сонгож ирээд бас малчин дүмнээр орж малчтай ингээм амьдралээ гээд бас цаашаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор ингэж яваа та бүгдээ ажилд нь өндрөөс өндөр амжилт ирүүлэн аз жаргал хамгийн сайн мөхнөг өсөн өрөө. Тэгээд энэ ивент тэтгэж оролцож байгаа компаниуд нь бас ийм сайхан Монгол төмнөөгөө мал аж авахгүй гэж бас сайхан сурчилж таниулж ингэж яваад нь тэр дэмжиж байгаа компаниуд нь бас ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөё. Та бүхэндээ бас сайхан мөхнөг нутгийн ард иргэд ингээ өмнөөс хүсэн өрөөё. За сайхан ирүүл. За. Налаас их сайхан ариун байх болтугай. Хураа. За сайхан амтлаад үзэх. Энэ гаацгүй хийж үсэн ундаа. Энэ Монгол компани орж ирж байгаа юм. Энэ ч өстой янз ундаа юм шүү. Энэ одоо Даби гэдэг нэртэй ундаа. Даби. Энэ болохоор оранж мөртэй зөгийн балтай. Тэр нь болохоор энэ нь олон төрлөө. Энэ компани нэр нь энэ. Тийм байна. Гоё ундаа шүү дээ. Орж байгаа хүмүүстээ сайхан энэ ундаанаас та өгөөрэй гэсэн юм. За. Ёстой сайхан ундаа байна энэ. Даби гэсэн. За өвлжөө сайхан байна. Сайхан өвөл гарч байна. Энэ дэрдэ зүүн хавар шиг л байна. Өстө хавар шиг байна. За сүрэг тарган сайхан. Сайхан байна. Өвлж байна та. За бид ирээд 2 онцлоо. За. Эсгийн дуурахт нь навтруулыг мэдхөө. Мэднэ. За одоо ч тэгээд мэдхээс тоо 3 жил тасралтгүй. Тий. Баруун аймагуудаар өмнө говь аймагуудаар яваад. За. 203 ангитай нэвтрүүлэг үзэгчтэй хүргээд яваад байна. За олон жил одоо нутгэлж яана энэ одоо тэгэл. Энд баг насаараа шахаас. Нутгэлж. Би нэг олон нэгэн хүүхдээс. Онгон. Одоо 50 дээр 5 хүрч. Зөв. Яг 10 жил. Энд насаараа нутгэлж байна. Дарахад тооны. Одоо нөгөө илүү нуглам. Дарахад тооны. Дарахад тооны юм аа. Тий. Тэгээд хүмүүс нэг өвлийн цаг үеэр нь бас багуудаар тойроод мачтынхаа амьдралтай сайхан хөөшлгөөд ингэж явж байна даа. Та марлоо хотлол явдагтай адилхан мэдээ. Боошороо ингэж явж байна ах минь. Яа. За энэ сайхан ундаагаар дайлаа да одоо. Даби гэдэг нэг ундаа байна. За. Монгол компани оруулж ирж байгаа. За. Оо одоо ингэ задлж тийм. Задлахта дуу мөн бас гоё дуу. За тэгвэл.
За танахаас юу аа? Өргөтэй. За үргэлж зураа. Хэр зураа. За одоогээд энэ эсгээ дуртаа нэвтрүүлгээ кино зураг гэдэг аваад яваад бас манай багаар гэж явж байна. Одоо нэг малчин айлд очиж бас сайхан яриа дарахад төмнөгээд мал сарлаг гэж жоохон бас нэг онцлогийг харуулах ямар бэлчээрэн даац цаас зууданд ямар даацтай мал юм ямар арис хөрөслөг мал юм ер нь ямар чанар чаттай юм ер нь хүнсэнд цаас таастай юунд ямар эрүүл байгаа юм ямар бэлчээрт байгаа юм гэдэг бас онцлон таниулж гэж бас сарлагаа гэж сурчилж явна энэ улсууд маань. Тэгээд цагаан хаданд ган зөриг ханд очигээд дээш өгч явж байна та. Багийн дарга маань бас цаг зав гаргаж бас бид зам багийнхаа бас нэг айл амтраараа чиг бас гаргаж явна. Багийн дарган дээр засаг дарган дээр авч явахгүй бол одоо би чи тэгээд энэ тайх чи тэгээд төөрөн шүү дээ. Харин тэгээд. Төөрөн яста төөр. Тэгэл одоо дээшээ явж байна да бидэд. Ер нь энэ тайгийн ард түмний энэ малчтын амьдралын хүн мал хоёр нь бол их бяртай чадaltaй энэ хүүтэнд нэлээд төсвөртэй аль нь ийм хүмүүс шүү дээ тий. Бусад газар шиг нэг гараад одоо тал газар их үүднээсээ гарлаа уул руу ингээл гараа авчиж байгаа. Ийм байдаг болохоор дарахад цагаан адуу дарахад сарлаг энэ хонь мал бол ерөөсөө тийм тэрхээ сайтай. Төсвөр сайтай. Төсвөр сайтай. Гэсэн одоо ер нь бол тэгээд бас л байнгын хөдөлж байгаа ахаж байгаа уур хараар мал харгаад явж байгаа. Тал байгаа. Тэгээд одоо манай ч бас өвлэн цагт эрэстэйс юутай хүүтэн байдаг. Ер нь бол 50 хүрдэг л одоо газар өвлөө өлөрөлт бол маш хүүтэн болно. Одоо тэгээд хүүтэн л одоо болно да. Ер нь л тэгэл дунд чим нь бол нэг 40-тэй л бараг байгаад байх шүү. Тэгээд одоо тэндээс хүүтэрлээ гэхэл 50 л явуучаал. Бас л хөөтөр зал тэр хүүтнээ тэсвэр хатуужилд дасан зогцож энэ байгальд байсан энэ сайхан мал бол бас би бол бас малаа бол одоо дарахад өмнө одоо энэ малчин болж төрж энэ төрж өснө хувьд бол би бол их л хатуужилтал гэж үздэг юм байна. Малааг бол манай дарахад өмнө мал бол бярта чадaltaй тэр танаа хэлдгээр бол тэр тэндээс тэсвэр хатуужил гэж юм бол ахуу. Тэн дээр л одоо бас гол нь дээр ёстой. Тэр тийм болго сургаж байгаа малчин хүний ухаан. Тий, бас тэнд. Энэ малыг тэгж сургаж байгаа. Яагаад мал бэлчиж яваад буцаад хотондоо ирж байгаа тэрийг сургаж байгаа гэдэг. Малтай тэр бас нэг яриад байх шүү дээ. Хэлнэ. Яг үнэ. Үгээр нэвтрдэг юм аа. Сэтгэлийг уншаад. Малч эзнийхээ сэтгэлийг уншиж тийм ээ. Малчин хүн малыгаа сэтгэлийг уншаа. Аа зөв. За тэгвэл Ягаад малаа. За нэг гарын бэлэгтэй явна. За манай Монгол компани энэ айгүй сайн сортын будаа байгаа юм. Ирч хүчгээд одоо энэ сайхан. Ирчтэй хүчтэй дарахад түмэндээ сайхан. Ирч хүч будааг сайхан гарын бэлэг болгож өгөөрэй гэдэг энэ явсан. Одоо айгүй сайхан таарсан юм байна. За баярлалаа. Компани хамт олноос үгүй. Баярлалаа. Монголынхаа сайхан нүүдлийнхаа соёлыг сайхан хадгалж, хайрлаж, хамгаалж яваа малчин ард түмэндээ сайхан бүтээгдэхүүнийхээ сайхан дээжиг болгоод сайхан өгчөөрөө гэдэг одоо энэ ирч хүчгээд энэ сайхан цагаан будаа. Энэ их сайн будаа. Та нөхдөд часан ажиллаа өдрийг сайхан байх болтгой ирч хүчтэй. Энийг өөрчлөөс ер нь дарахад Монголд дэалэн өөртөө 50 жилийн ордог гэж. Дарахад өнөө 70 хил ач орнаа гэж. 70 хил ач. Одоо энийг гэртээ тавьчаад өгсөхгүй юм уу? Үгүй одоо гэж хониаг үүсэхгүй. Тэгээд ингэ явчих юм уу? Хониа дагахгүй. Дарыг 5 ил ачаа варс өөр дээр нэмээ. Үүрч яваад хангис одоо тоохгүй юм маань уулга малтаа гэдээ алхаад өнжи алхаад ороо хотлуулна л орж ирнэ энд ч бол нөгөө. За тэгвэл сайн байна уу? За сайхан үлдэж гэнэ үү? Сайхан үлдэж байна уу? Тавлгаа сайхан үлдэж. За малдаа явж. Малдаа явж байна. Мал сайхан бэлчиж байна. Сайхан байна. Тогтоо. Аллаагаал. За сүрэг дарган сайхан үлдэж байна. Сайхан үлдэж байна уу? Тавлаа сайхан. Монголоо тойрол. За. Нэвтрүүлгээ хийгээд яваад байна. Улаан сумын дээр нэг 2 он доор. За. Наашгаа гараад.
Багийн дарга ба наашаа замчилж наашаа. За. Ахын нэр алдар юм бэ? Надад хөх хүнийг анзарх гэдэг. Энэ одоо ямар нэртэй газар байна? Нилээн одоо өндөр дээр гараад ирсэн юм шиг нилээн тайг байна уу? Тийм тайг өндөр дээр газар. Энэ одоо улаан ус мөнгөрөг байгаа. Мөнгөргийн цагаан хад гэдэг газар. Мөнгөрийн цагаан хад. Цагаан хад байна уу тий? Хад. Оо за. Энд одоо олон жил нутгалж байна уу? Энд олон жил. Одоо баг нас хараад энд нутгал. Ер нь бол мал хаан байна. Тэндэл малчин хүн дагаж явдаг, нүд салахгүй явдаг тийм ээ. Тийм ээ. Дархтын одоо хөх сарлаг гэж. Одоо бас ярьдаг тийм ээ. Тийм. Энэ сарлагын тухайд одоо сайхан хуучлах гэж одоо дүүн тань дээр бас ирж байна бид. За энэ манай мөнгөрөг баг нэгдлэг гэж байх юм лэрдэ. Хэдэн оны үед баг. Одоо би одоо 88 онд цэргээс ирэл энэ малт яасан. 8 дугаар ангаа төгсөл. Тэгээд 88 он. 88 онд 88 он нэгдлийн үе. Нэгдэл байсан. Тийм. Тэгэхэд энэ 2 дугаар бариад гэж байсан. Энэ манай мөнгөрөг. Тэгэхэд ирдэ сарлаг, дан сарлагтай байсан. Тэгээд перм гэж байсан. Дан сарлагын перм. Үнэ тийм. Сарлагын перм олон перм байсан. Нэг пермд 5 6 сайлчтай, нэг сайлчин 15-аас 20 минуттай. За бусдаа ноормтой. Тэгээд илүү бол өгөхгүй байна. Илүү нэг сайтны өгөхгүй. Тэгээд дээрээс содон тийм малнууд нь тусгай малчин мал. Содон мал гэж. Одоо яг хүн баруу яахтан зэрэгэл шүдлэн гэж тусад нь ял гэж нэг малчин дэгээл. Тэгэл тийм малнууд. Барууг нь бас хуглан тустай. Тэгээд энэ манай мөнгөрөг баг утгатайгаа зэрэг сарлага нь утга. Тэр бог мал тэр нэгдэл гэж байхад ердөө тэр хоны моны тийм ямаа тийм суур ердөө байхгүй дан сарлаг. Тэгээд энэ бага нутаг маань болохтойгоо зэрэг дандаа ийм уул ийм юу таг ийм газар. Тэгээд бүхэл одоо манай мөнгөргөн малчтам байгаа газар бүгд ийм уултай. Тийм газар байсан. Энэ тэгэл ер нь сарлагын нутаг. Сарлагын нутаг. Тийм. Одоо тэгээд яг хөө тэр зах зээл юу одоо цагт болохтой зэрэг одоо бүх хүн мал мад хувьд гарахтай зэрэг одоо хойны өхөр одоо бүх мал одоо өсч. Тэгээд сарлаг мал. Энд бол ердөө Монгол өөр төрлийн мал бакетижил. Дан сарлаг. Монгол орж ирээгүй. Өрж ирээгүй бас. Одоо яг нэг ганц нэгэн ганц тон ховор ердөө тоотой. Ердөө тон цуу. 15 хүрээнд доктор тийм нэг цөөхөн Монгол тайл байж магадгүй. Тэгэл дан сарлаг. Сарлаг маань болох дандаа одоо яг хүүтэн болохтой зэрэг нь уулар байгаа. Яваад байгинда. Сардаг маллахад ер нь бусад маллаас хэрэг ачаалгаа ордог юм байна. За нэг ачаалаад байх яг дандаа нэг юу яаж байх одоо тугуултын нэмэн тиймхээ мал хотонд орож бусдаа одоо содонгон одоо тэр одоо уулаараа яаж л байх. Энэ уулын хэрээр явна тэр уулан хар тэр уулаарч гэл байна ердөө. Ийм өндөр уулын оройгоор явж явна. Одоо өвсөд. Тийм. Одоо энэ манай нартад уулгахтын цаашаага ердөө тийм дүнгэр нүцгэн уулд байгаа. Тэрээр л одоо. Сардаг бол мад одоо ер нь нам газар бас дээш нь бас хэр байдаг. Халуун газар. Ер нь бол хүүтэн сэрүүн газар. Сэрүүн газар. Сэргэж байна. Одоо жишээлбэл энэ манднууд игээл цас мас орохтой зэрэг одоо тэр тайган уулангороо заалчихад нэг 2 хоноо л очигдэл өсөн сорлцсон сойлоо саадгаад гүйж байдаг маа. Сэргээд. Сэргээд. Одоо. Тайган. Тайган мал байна. Тайган. Одоо уурд нь бол одоо баг зэрлэг бүхөр байсан гэж ярьдаг тийм ээ. Тэгээс номхруулж одоо авсан гэж ярьдаг. За тэгэл энд чинь сүүн болохтойгоо зэрэгтхэн одоо тэгэл мах юу ирцлэгтэй ховор эмээ ургамал тэнд байдаг. Магадгүй тэр эмээ ургамлууд чинь бидний эрүүл мэндэд аш тустай юмнууд бас байгаа. Бага. Тэрийг бид нар хүртэхийн тулд сарлынхаа сүү цагаа дэгэр махаар хүрчнэ. Яг. Тийм. Тэгэл одоо ингээд өвөл тагнроо
энэ бөдөн мала заалчхал хавар өдөр точ яхныг холоос дурунгаар харчхал тэгэл бусч хавар хураахтай зэрэг оч дорн оч ганц сангуу болохтой зэрэг л одоо бүгдээр ороод ирнэ. Ер нь бол одоо ингээ хотондоо өөрсдөө ер нь ирэх үү? Ер нь тууж оруулж ирэх үү? Тууж ороод ирнэ. Тэгэхгүй л ирэхгүй. Монгол бол яриад. Яа Монгол бол ирдэ хөөтөн болоос өөрснөө хураад. Эдэр ботикгүй. Хаан бол хаан хэвтаад авна. Та тэгээ одоо тэр уулын орой дээр цасмаас удаа мориор л одоо явах уу? Мориар удаа бол мориар явна. Залуу насандаа ирдэ. Цагаад. Залуу насандаа бол одоо дан яв. Явган. Дан яв. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Алтан голдоо чуулаатай асталга хэдэл хангайман ауллежас илөтэй амбалэгжил хоёроман эрдэн голдоо чуулаатай эхтэл астулаг хоёроман эжлас илөтэй эгжлamba хоёроман манай нутгаанд энэ хойно астлаг гэж хоёр газар байгаа. Саяын тэр дуунд ордог тэр астлаг гэж дуунд орваа. Тэр ханга одоо энэ хинээ цаахан талд байна. Ихэд нь арай цаахан зөөн талд нь байгаа. Зөв. Тийм нутгаан тохиолдоо да. Тэр хоёр нутгаа. Тэгээ магтан дууссан. Вээтэйгээ зүрлээ. Харин ингээд дуухаар нэг дарахад нэгээр хүмүүсийн нэг хоолой их үүрмэс те. Нэг юм цогцолтой те. Дунд ингээд хөдөлчмөр санагдаад байна те. Их энэ дарахад хүмүүсийн одоо энэ хоолондыг өчр байна уу? Тэгэхгүй миний хоолой бүр эвлик болчихсон. Цайгийн бас Бас л энэ нэг өв сургууль хөгжим хэрэггүй шиг нэг гоё. Хаанасаа. Дахиад нэг сайхан айдуугаар шах. Монголын ард түмнийхээ сайхан энэ сайхан Монголын хоомор нутгаасаа энэ сайхан улаан тайгаар овгсон улаан улсум гэх тийм ээ. Дархтын сайхан утгаар одоо Тэнгэрийн орн шүү дээ. Тэгвэл одоо ч суугаад бөөгийн нут. Одоо зүгээр дуудуулах. тэр өргөд дураа. Дархад дуулчихгүй. Дэгэрэн сарда дэлэрн хойтэсэл томжил чадхочхэ дэммэлэн галау хараас дэргэдэмн вадэг чулласахэ хотор сардан дэлэрн хойхошчун томжил чадхочхэ хоёроо тундал явхараас хонгорм болохч яадахэ. За баярлалаа. Хүрээ. Энэ заавал босчод дуулдаг дуу юм байна те. Амьсгай их шаарддаг юм байна. Та суужгаа дуулахгүй гэсэн чинь босчод нэг амьсгай шаарддаг юм байна. Дуудахгүй гэсэн. Нэр хүч гардаг юм байна те. Докторс өөр ингэ. Дуудахгүй гэсэн учраас хоолой энтер байхгүй болчихно. Залуудаа их сайхан бас залуудаа авраг дууч явсан. авраг дуучин. Байгаль уул устгаа хамгийн их ойрхон байдаг хүмүүс бол дарахтын ард түмэн байдаг. За ингээд дотроос ингээд дарахад овг бол их олон байгаа. Улаан хоолор, цагаан хоолор гэх тийм ээ. Хард дарахад гэдэг одоо. За улаан улсун бол энэ дарахад ард түмний одоо хамгийн гол одоо өв соёлын цэг нь ус юм сүм байдаг. Одоо домог түүхэндээ сайхан Монголынхаа ард түмэнд үлдсэн Монгол эх орныгоо төлөө тулалдаж эх орноо хамгаалж явж байсан одоо Долоон бөөгийн үлгийн нутаг гэж нэрлэдэг тийм ээ.
ийм сайхан одоо бөө мөргөлийн бас үлгийн нутаг. Эсхий дүүргтэн үзүүлж байна. Энэ өвлжийг одоо барихад яаж барьд юм баг? Цайны өвлжээ Ер босгохтой. нь ам амын одоо ер нь хаашаа харуул хавржаа өвлжээгээ тусдаа л байгаа тийм. Ер нь өвл одоо барьж явах юун дээр ойлголцоог анхаардаг газар. Одоо нарлал өглөөт нараар тусах тийм нарлаг тийм газар. Тэгээд салхи урган хамгаалсан энэ талаа салхи ам аврон хар Ингэж дагуулж. дагуулж Одоо ингээс дандаа дан гэж хэвэрт. Тэгээд ам урагштай байна шиг. зарим газраас бас энэ талаас явна тийм. Тийм Тэгэхээр нөгөө салхиныхаа дээрээс одоо шуурч явал тэрнээ нэмэрлэх маягаар хашаагаа барьт. нарлуугаар оруулж. Тэгэж бар. Газрын одоо энэ хавьд одоо ингээ нэг жавар хурах нь одоо сэр бах уу? Тэрийг бас тооцоол. Тооцоон одоо энд босоход ч нэг их жаварлахгүй. Одоо энэ голоо захмах иймэрхүү газараар хамгийн их жавартай байна. Жавартай байна. Тэгэл одоо нөгөө яг буураа эхлээд олох нэг чухал байдаг. Тийм. Одоо тийм ингэр уул өвөр тийм газар. Буудал тийм газараар хашаараа байна да. За өтгийг одоо яаж бий болгодог вэ? Өтгөөг одоо хүрээ баасаар нь одоо тэгэл тэр хураанг гэж юм байна. Хураанг гэж нэг юм барина одоо. За энд үгүй. Бааса хийгээд тэгээд тэргээрээ хашаа итгэл. одоо надаа ингээд үхэх бас яваад. Энэ одоо манай бол Өөрөө ингээд үүрчж байна. Өөрөө үршаад одоо энэ өвөр газар наран өвөр газар учраас. оолч тэр аргал бол ихгүй хатна. Манай Оо зөв. Тэрнээс хураан гэж тус ийм хачаа барьж хураан гэл. Оо зөв. Тэгэхээр өвлжөөгөө жавар хаанаас тэрийгэ тооцоолоод нар хаанаас дурсан дээр л амыг харуул. Тэгээд малынхаа аргалыг сайн авч баасыг аваад аргалаас өтгөөсөө хураах хэрэгтэй юм байна. тий аргал баасыг одоо хураа Хөвтөр одоо баг ийм зузаан. тий одоо метр бол их зузаан. Тэгвэл одоо бүр дээр үеийн одоо ферэн хашаа. Одоо нэгдлүү юм байна. Хашааны бөөрөн дээр барьсан хашаа. Нэгдлүү үед энэ хашаа. Тий. Тэгэхээр чи нэгдлүү чи 80 эдэн орноос хойш одоо өөр шүү. Тий 80 оноос уртал байж байсан хашаа. 90 оноос л гэсэн үг. 90 одоо 90 оноос. Энэ бол мал дөөрөө ингээд сайхан одоо нэг юу болдго юм байна? Хөвтөр бол. Хөвтөр болно. Байгаль энэ ч нөр бас бордож. Бордоо. За аргалаар бас галаа төлчихнэ. Тэр нь Хаяхан байна уу ингээд? байхгүй. Одоо бид нар л одоо юм өндөр барьж байгаа. За. Перм гэж байхад бол намхан байна. Намхан байдаг. Дулаан. Зөв. Одоо хашаага тайлбар ингээд шавчиж штэ тий. Дулаалхан өөр малынхны өөрийнх нь басаар. Өөрийнх нь басаар ингээд одоо дулаалчих. Одоо өтг гэдэг маань энэ л байна та. Оо ингээд. Малынхаа өөрийнхөө хөлөөр ингээд үүрээ. Тий? Одоо хүүтрийн хасны урд одоо өтгөө гадуур байг өтгөө гэж хашаанаагаа яраар аваалж аваад. Ингээд. Энэ өөр малынхаа хөлөөр ингээд ороод тийм ээ. Энэ нөгөө сайн нөгөө нэг бидний нөгөө яриад байгаа юм шиг нөгөө нэг сардгийн тайгын оройгоор урмалч ин дагуу байгаа. Энэ дотор байгаа тий. Энэгээр утна. Ер нь монголчууд биднээс чинь нэрээс энэ аргал хомоолоор нэг уугуулаад ханиад нус өөрийгөө нэг гурав ингээд уулзаад тэгээд ер нь муугаа марлаа шүү дээ. Арцгүй өөрийгөө утгах наадт нь ариус нь ханиад нус хөрөхгүй гэрт бол одоо. Ийм шүү дээ тий. Хариу. Гадаа төлчихнэ. За манайд яг нэг гол биш учраас 100 бол төлнө. За энэ манай одоо дүүгийнх нь нэвтрүүлгийг бас ивент итгэж байгаа компани. Тий. Одоо энэ олон газар нутгийн чинь нэг л ингээд одоо энэ компаниуд бензин туслаагаар үзүүлээл. Тэгээд энэ олон нэвтрүүлгүүдээс хар түмний нэвтрүүлгээ одоо хийж шүү дээ олон төмний буян. Тэгээд энэ компани болохоор одоо энэ Макси Коро гэдэг одоо энэ хийжээд байна. Энэ болохоор яадгийн бэ гэхээр энэ болохоор Вилланд улсын одоо бүтээгдэхүүн. Тэгээ энийг одоо монголчууд бас их хэрэглэдэг. Өхөр гэдэг юм чинь бас дархлаагаар бас дутагддаг юм байна шүү дээ. Хээлтэй өхөр нөгөө сүү ширгэх. Тэгэхээр энэ сүү оруулах, өхөрд одоо дархлаа оруулах, хээл аяхаас урсын сэргийлэх юм. Гэж байна. За энэ болохоор одоо нөгөө яг ургамлын гаралтай химийн бодисгүй. Ийм юу байгаа юм. За энэ дээр нөгөө бичтэй байна. За энийг эдний компаниас өгч байгаа юм.
хээлтэй ширгсэн үнэний тижэл нэмэлт. нэмэлт. Энэ болохоор ингээд яах вэ гэхээр энэ өдөртөөстэй. Өдөрт ерөөсө 200 г-ыг нэг өгөхөд өгнө. 2 удаа өгнө. Одоо 200 г гэхэд 100-100-аар өгнө шүү дээ, тий. За тэгээд энэ олууд ерөөсө ингээд одоо хүн ч гэсэн бас нэг дархлаагаар дутагдаад ингээд явдаг бол шүү дээ. Одоо манай Монголд бас ингээд байгальтайхаа өвчөр болж байгаа ч гэсэн өхөр гэдэг зүйл маань өөрөө бас юм дархлаа гэдэг юм өөрөө алдаж бас болдгүй юм байл та. Өвлийн хүүтэнд одоо ингээд одоо бас л хүүтэнд дутагдаа байдаг хэд мал дархлаа дутагдах, амин димэр дутагдах асуудлаас гардаг юм байна. Энэ тижээлийг одоо бас ингээд бас өгөөрөө гэдэг одоо та эдэ хавд олоос өгж байгаа юм. За нэдэ хүүдээ байна ахвар ингээд чуудаа. За. Зааны сайхан хэрэглээрээ. Зааврын дагуу танилцуулгын би танд өгнө гэдэг. За. Байн 5 хилээс авалгаатай байна авах. Тээлтэй энэ яг адилхан 5 хилээс авалгаатай. За нэг Эсхий дүүрхтэн үзүүлж байна.